За Ховдын Дарив сумын Ховдын мөс сумын ангилтын хөндөөд газар ирсэн байна. Малчаа айлууд голоод байгаа бууцсан юм сайхан байт юм байна. Мал сүрэг нэг сүрхий өссөн. Доотлол 1000 орчим малтаа, дээшээ нь тэгээд хидж байдیں۔ Асар их малтаа л болцсон байна. Бүгдөө гаднаа 3 4 машин сойцсон. Амьдрал нь хамаагүй шинэлэг сайхан болцсон юм байна. Манай малчд. За би нэг ээлжид сургамжт өгүүлгийн өндөр бол Алтай өндөр уулын оолн дээрээс та бүхэндээ хэлж ярьж өгье. За нэг тосгон байжээ. За тэр тосгонд тосгоны ойролцоо нэг харанхуй ой байсан. Тэр харанхуй ойд нугаа шуналтай шулан байдаг байсан. За тэр шулан хар ойроо орсон хүн болгоныг барьж авч хүчээр барьж авч хүчээр алт тухуулж ажиллуулж өөртөө ингэж зарцалдаг байжээ. За нэг удаа тэр тосгоны хүүхдүүд зугаалж тэр хар модоор ороог л өөр газар зугаалж яваад ярьжээ. За энд ийм чөтгөр шулан байдаг. Оруул аюултай. Аав ээж нар хэлсэн, загсан. Учраас аюултай гэж хоорондоо шүн ярьжээ. Тэгсэн тэдний дунд нэг бяцхан хүч муутай хүч тамир тааруу тийм сул хүүхэд байсан. Жижиг. Ер нь найз нөхдөд дотор байдаг шүү дээ, нэг турхаа хүч тамир тааруу. За тэр хүүхдээ юу гэсэн гэхээр юу ярьж байна? Би тэргээр чи ороод тэр хар мод дундуур чи ороо гараад ирвэл яах вэ? Гарч чадна гэж хэлжээ. За ингэсэн нөгөө хүүхдүүд бүгдээрээ инээлдээд за чи болж үзээ чи одоо яаж чадах юм бэ? Энд тэргээд баахан доогөлжилтэй. За тэгсэн нөгөөх нь өглөө босод ирсэн нөгөө хүүхд чинь яг хар мод руу яваад орцсон байж. За ингээд нөгөөдөл чинь сандралдаад одоо аав ээжд нь юу ч хэлнэ аюул боллоо. Найдвартай тэр муу юм чи одоо тэр шулмас дорн бариад авцсан байгаа юм тэр гэж ярилцаад их л сандарч тосгондоо очиж аав ээжд нь хэлж тосгоноороо сандралжээ. Гэсэн чинь нөгөө жижигхэн банд чинь нөгөө шулмтай харахгүй байгаагаар нэвт гараад ирсэн байх юм. За яав юу болов гэсэн ийм асуудал болжээ. За нөгөө банд ой модон дотор аргууд нөгөө шулмас харайгаа хүрээд ирсэн. За чи миний ой дотор явж идэх юм бэ? Чамайг одоо барина. Ажилуулна. Гэт хэрхэн дугаар дуурчлалтай тэгсэн нөгөө банд нөгөө залуу та тэр байгууллагын та нэгдүгээр хүнтэй айтаа харьж авах хэрэгтэй. Хоёрдугаар хүнээс авах биш, гэж авах биш өгөхийг бодож өстөө. Ер нь эцэснээ та бол тийм муухай шулмас биш байна. Та бол ер нь айтайхан тийм эмхтэй байж тээ гэсэн. Ийм 3 зүйлийг хэлчихжээ. За ингэсэн чинь нөгөө шулман чинь гайхаад амьдралдаа анхудаа өөрийн айтайхан эмхтэй гэж хүн хэлхийг сонсоод нөгөө хүүхдийг хайчаад гэрлүүгөө гүйжиж толинд өөрийгөө харжээ. За толинд өөрийгөө харсан нэрээ би одоо өсөсөөсаад ингээд нүүр амаа амталж бол бас ч нэг тийм муухай юу биш юм байна. Шулмас шиг тийм хүмүүс яриад идэх шиг биш юм байна. Энэ хүүч нэр юу захилаа? Энэ хүүч яасан зүрхий хөвөө гэдэг. Нөгөө хүүгээ чинь гар хөрлөхгүй гаргаа явуулсан юм байна. За ингээд нөгөө зоригтой хүүгийн чинь талаар тосгоноороо ярьж хонсон байна. Өглөө нь босоод ирсэн чинь тосгоны айл болгоны гадаа алт жижиг уутан хийсэн алт өлгцсөн байсан. За ингээд нөгөө тосгоныхын чинь гайхаад энэ хин хаанаас юу өгөөд гайхалцгаасан. Эний нууцыг бол ганцхан нөгөө жижиг хүү л мэдчихсэн. Ягаад гэвэл жижиг хүү бол шулманд хэлэхдээ та хүнээс дандаа авахыг бодох ёсгүй. Өгөхийг хаяан гэсэн өгж явах ёстой гэдэг ийм зүйл ярьсан. За тэгэхээр энэ сургамжт өгүүлгээр би юу ярих гэдэг вэ гэхээр хүн бол мэдээж одоо харьцаа сайхан байх ёстойгоос гадна заавал хүнээс авах гэдэг шаардлагагүй хүнд өглөө өгж явах юм бол боён болдго юм аа гэсэн ийм сургамжийг мэрэгэн дүүнэлтэ хэлхийг хүссэн юм аа. За анхаарал тавьж сонссон та нартай баярлалаа. Алтай өндөр
сургуулийн нэг салбараас та бүхэндээ мэнд хүргэж байна. За